Энэ зөвшөөрлийн хуульд нэмэлтийн өөрчлөлт оруулах хуулийн төслийг засгийн газар руу санал авахар өргүүлсэн. Тэгээ сайн зөриг гишүүний энэ саналуудыг бол бид нэр цаашдаа яг анхаарч авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Засгийн газрын гишүүд анхаарах хэрэгтэй. Тэр хяналт шалгалтын хууль гэж томьёолж болно. Заавал төрийн гих шаардлагагүй. Тэгээ өнгөрсөн хугацаанд энэ компани аж ахуйн нэгжүүдтэй холбоотой маш олон гомдлууд ирж байгаа. Жишээ нь шалгалт хийх нь бол буруу биш. Ажлыг сайжруулах зорилгоор хяналт шалгалт хийж болно. Жишээ нь уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 2023 онд 10 байгууллагаас 36-гийн удаагийн хяналт шалгалт хийгдсэн байл. 24 онд 9 байгууллагаас 33 удаа хоорондоо хамтарч ажилддаг. Зөвхөн дархан төмөрлөгийн үйлдвэрт гэхэд 23 онд 7 байгууллагаас 14 хяналт шалгалт дандаа хоорондоо давхцалтай. Жишээ нь Монгол улсын хамгийн чухал хяналт бол хүнсний аюулгүй байдлын нийт 48 хяналт 8 өөр байгууллагад одоо харилцаж байгаа. Стандарт хэмжилт зүүн газар, эрүүл мэндийн яам, хүнс үдэ аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, боловсролын яамнаас нэг чиглэлээс 4 газраас дүгнэлт авдаг. Ийм орчин нөхцөлд Монгол улсад бизнес эрхлэх ямар ч болцоо байхгүй. Тийм учраас энэ байнгын орны тогтоол бол энэ эрхчлөлөг бий болгосон зах зээлдэх төрийн оролцоог одоо бууруулсан энэ холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруул мөн дээрээс нь энэ хяналт шалгалтын ажлаа нэг мөр болгох гэж. Тэгэхээр мэрэгжлийн хяналтын байгууллагыг татан буулгахад анх бол хяналт шалгалтыг нэг мөр болгоё, бууруулъя гэдэг зорилготой байсан бол одоо маш олон байгууллага хувийн хвшил аж ахуйн нэгжүүд дээр одоо зорилго нь нэг мөртлөө олон төрлийн хяналт шалгалтуудыг хийдэг ийм байдал байна. Төрийн хяналт шалгалтын чиг үүргийг салбарын 11 яамд шилжүүлснээр төлөвлөгөөт хяналтын хэрэгжилт хангалтгүй болсон. Тэгэхээр цаашдаа бол бид нар энэ хяналт шалгалтыг цэгцлэхгүй бол нэг талаасаа бизнес эрхлэхэд хэцүү, нөгөө талаасаа төр өөрөө иргэдийнхаа эрүүл амьдрах, аюулгүй амьдрах нөхцөл болцоог бүрдүүлэхэд анхаарахгүй байна л гэсэн үг. Тийм учраас ямар нэгэн төсөв мөнгө нэмэгдүүлэхгүйгээр хяналтынхаа чиг үүргийг нэгдсэн удирдлагаар ядаж хангах ёстой засгийн газар. Тэгжиж төлөвлөгөөгөө гаргаад хяналт шалгалтыг давхардуулахгүй байхад анхаарах ёстой. Тийм учраас төрийн байгуулалтын байнгын ороо бол цаг үе олсон бас ийм тогтоолыг энэ хяналт шалгалтын ажлын хэсгийн үр дүнд оруулж ирж байна гэж ойлгож байгаа. Хугацаатай үүрэг даалгавруудыг өгсөө. За аюулшин ариун зай гишүүн үг